Өглөөний мэндийн хүргэе үзэгчтэй ажлын хөтөлбөрийн лав гарагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр маш олон анхаарах шаардлагатай сэдвүүдийн талаар бид ярилцуулна. Анхаар хөдөлгөөний хамгийн ихний хэсэгт бид яг одоо өрнөж байгаа. За дэлхийн олон улсын анхаарлыг хамгийн ихээр татж байгаа. За Франц улсад зохион байгуулагдаж байгаа G7 улсын талаар онцлог ярих болно. Анхаарах хөдөлгөөнтэй хамтаагаарай. Тэгэхээр энэ сарын 15-наас 17-ны оронд Франц улсад G7-гийн уулзалт бол зохион байгуулагдаж байна. Тэгэхээр G7 дээр яг хэн ирсэн бэ гэдгийг товчхон мэдээллийг юунд дөрөв дүргий. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, за мөн Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британий ерөнхий сайд Кир Стармер, за Германы канцлер Фридрих Мерц, Италийн ерөнхий сайд Жоржио Мелони, за Канадын ерөнхий сайд Марк Карни, за Японы ерөнхий сайд Такаичи Санай. Тэгэхээр G7-гийн төрийн дэргүүдээс гадна өөр бас ойролт орондын томоохон нөлөө бүхий эрхмүүд ирсэн гэдэг нь бол яг энэ Ираны асуудалтай холбоотой хид хидэн яриа хэлэлцээрүүд өрнөж магадгүй гэдгийг бол олон улсын хэвлэлүүд бол дэвшүүлж байсан. Тэгэхээр Reuters агентлагийн мэдээлснээр Ираны дайнтай холбоотой нэгэн санхүүжилтийн асуудал бас сүүлийн өдрүүдэд нэлээдгүй анхаарал татж байна. Хувийн хвшлүүдээс төвлөрүүлж байгаа нийтдээ 300 орчим тэрбум долларын санхүүжилтийн санг одоо Ираны сэргээн босголтод зарцуулах магадлалтай гэдэг зүйлсүүдийг яригдж байна. Тэгэхээр хоёр талын мэдэгдэж байгаагаар баасан гарагт одоо хоёр тал бол яг инхий хэлэлцээрт бол гарын үсэг зурна. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг инхий хэлэлцээрт юу багтж байгаа вэ гэдэг нь одоогийн байдлаар бол тодорхой болоогүй. Тэгэхээр тэр 300 тэрбумын сан ер нь яг ямар учиртай юм шүү. Тэгэхээр 300 тэрбум доллар гэдгийг ямар ч гэсэн ихэндээ бүгдээр ярилцъя. За Ираны хувьд бол 300 тэрбум долларын хувийн сан бий болно гэдэг нь ямар их хэмжээний мөнгө юм гэхээр ерөнхийдөө нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь одоо тал гэсэн үг. За энэ бол одоо нэг удаагийн одоо орж ирэх одоо ийм мөнгө урсгал гэдэг бол өөрөө Ираныг эргээд сэргээн босголтод одоо зарцуулахад бол асар их хэмжээний мөнгө гэж ойлгож болно. Маш олон жилийн дид бүтцийн асуудлуудыг бол хөгжүүлэх хэмжээний мөнгөө гэж бас тайлбарлаж байна. JD Vance-ийн хэлж байгаагаар бол бас нэгэн одоо яг гол шалтгаан бас байна л да. Хэрвээ энийг бид нар зөвшөөрөх юм бол та бүхэн буюу иранчууд одоо яг үнэндээ бол яг энэ одоо сэргээн босголтондоо хэрэглэх мөнгийг яг энэ дайн бос одоо үндсэн гол шалтгаан байгаа шүү дээ тий. Тэгэхээр үүнээсээ одоо тэр цөмийн зэвсгийн одоо шар номдогч гэдэг юм одоо тэр хитрхи хэмжээтэй болцсныгаа бол одоо устгах гэдэг одоо үндсэн бас нэг гол зүйлийг JD онцлсан байна л да. Тэгэхээр энэ дээр бид нар юу гэж харах юм гэхээр Иран бол 300 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татах юм бол энэ сүүлийн одоо 40 жилд байгаагүй ийм одоо их хэмжээний мөнгөн гадаад хөрөнгө оруулалтыг бол татах боломж бий болж байгаа. Тэгэхээр дэд сүүлийн жилүүдэд бол Ирантай холбоотой яг энэ хүү одоо улс орнуудын санкцуудаас болоод бол Иран яг ийм хэмжээний мөнгийг гадаад хөрөнгө оруулалтаар бол татаагүй байсан бол одоо ингээд ийм одоо хэмжээний мөнгө яригдана гэдэг нь бол үндсэндээ одоо энэ дайн дуусах гол одоо хөдөлгөх хүч юм аа. Хэрвээ одоо энэ инхийн гэрээ хэлцээрийг хийх юм бол яг энэхүү одоо сангаар дамжуулж бол одоо хийх юм байна гэдэг үндсэн гол санаал явж байна л да. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас эрчим хүчний салбар, за логистик тээврийн салбар, за үйлдвэрлэл болон за одоо бусад одоо салбаруудад хөрөнгө оруулна гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол маш том мэдээ. За ер нь бол дайныг дуусгах одоо үндсэн гол зүйлүүдийн бас нэг юм а гэж бол шинжээчд үзэж байна. Тэгэхээр энэ ойролт орндоос болж байгаа үйл явдлаас гадна зүүн Европт болж байгаа үйл явдал буюу Орос Украины дайнтай холбоотой асуудлуудаас хөндөгдөж яригдж байгаа шиг байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бол одоо G7-гийн уулзалтанд муу адил оролцож байгаа. Тэгэхээр Орос Украины дайнтай холбоотой ер нь яг юу яригдсан бэ? Энэ дай маань өөрөө дэлхийн 1-р дайнаас одоо удаан хугацаанд үргэлжилж байгаа тийм дайм болоод өөрчлөө шүү дээ тийм. Тэгэхээр Орос Украины дайнтай холбоотойгоор Америк нэгдсэн улсын байр суурь ямар байгаа вэ гэхээр энэ түрүүнд Дональд Трамп гэрээ байгуулахыг уриалсан байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улс хилцээрийн ширээний ард сууж за гэрээ байгуулах ёстой гэж мэдгдсэн бөгөөд G7-гийн орнуудын удирдагчид за Оросд үзүүлэх шалтгаыг илүү өрчмжүүлэхээр тохиролцсон байна. За үүний дараагаар бас Оросын газрын тосны хоригтой холбоотой бас мэдээлэл байна. Ирантай хийсэн хилцээрийн үр дүнд за Ормозын хоолоогоор газрын тосны урсгал хэвийн үргэлжилж байгаа учраас Америк нэгдсэн улс удахгүй Оросын газрын тосонд за дахин бүрэн хэмжээний хориг арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Трамп бас онцлон хэлсэн байна. За үүний эсрэг бол Зеленскийн мэдээлэл юу байсан бэ гэхээр түүний хувьд
G7-ыг удирдагчид Орос улсын энэ танд одоо ялахгүй байгаа гэдэг дээр бол ялахгүй гэдэг дээр бол санал нэгдсэн. За хэрв энэ намар гэхэд энхийн гэрээ байгуулахгүй бол Орос улс эрчим хүчний дэд бүтцэд нь хийх Украины цогцлтуудаас шалтгаалж за маш хүнд өвлөө өгөх болно гэдгийг бол дурдсан ба. За түүнчлэн тэрээр за Трамптай уулзах үеэрээ Патриот Пуужингийн системийн одоо тусламж авахд Трампын зүгээс маш эерэг хандлага үзүүлсэн хэмээн дурдсан ба. Тэгэхээр ерөнхийдөө бол Украины байр суурь болон Америк нэгдсэн улсын байр суурь бол одоо харьцангуй эерэг байна гэж бол эндээс харж болохоор байна. За үүний зэрэгтээ бас Америк нэгдсэн улсын зүгээс үндэсний аюулгүй байдлын үүднээс за өөрийн орны хамгийн дэвшилтэд хиймэл оюуны загваруудыг бас одоо гадаадын иргэд болон бусад улс орнуудад ашиглахыг хязгаарлаад байсан. За харин G7-гийн уулзалтын үеэр бол за Америк нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лютник болон бусад удирдагчид итгэмжлэгдсэн түнш орнууд болон холбоотон компаниудад эдгээр дэвшилтэд AI загваруудыг ашиглах эрхийг нээж өгөх талаар бол хэлэлцсэн юм байна. Энэ бол бас ялтчгүй анхаарлаа хандуулах ёстой сэдэв болж байна. Ингэснээр бол холбоотнууд хятад зэрэг өрсөлдөгчдийнхээ одоо эсрэг кибер аюулгүй байдлын хамгаалалтаа бэхжүүлэхэд бол хиймэл оюуныг ашиглах боломж бүрднэ гэж байна. За тэгээд мөн ер нь маш олон чухал сэдвүүдийн талаар ярилцж байгаа. Тэгээд бас нэг сонирхолтой санагдсан сэдв нь юу байсан бэ гэхээр эрүүл мэндийн анагаах ухааны салбартай холбоотой нэг мэдээлэл байсан. Үүн дээр бол бүгд найрамд хятад ард улс болон за Уганда улсууд Эбола вирусын дэглэл дахин сэргийж байгаатай холбогдуулан G7-гийн орнууд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах за илүү одоо уялдаа холбоотой хариу арга хэмжээ авах шаардлагатайг бол тэмдэглэсэн байгаа. Тэгээд улаан загалмай нийгэмлэгийн мэдээлснээр бол халдварын тархалт оргил үедээ хараахан хүрээгүй байгаа гэж бол хэлсэн. За тэгээд гих мэдчилгээ ер нь бол одоо чухал сэдвүүдийн талаар бол ярилцсан байна. За яг Франц улсад зохион байгуулагдаж байгаа энэ G7-гийн уулзалтын үеэр за мөн Иран болон Америк нэгдсэн улсын хооронд энхий хилэлцээр яригдж байгаа энэ үед газрын тосны ханш бас $80 руу унж орж ирлээ. Нэг баррел газрын тосны ханш бол $80 доош буюу одоо нэг $70 орчим дээр бол арилжаалагдаж байна. Тэгэхээр яг эдгээр өдрүүдэд хөрөнгөний зах зээл дээр ямар хөө хөдөлгөөнүүд ажиглагдав? Ер нь товарын зах зээл дээр бас ямар хөдөлгөөнүүд ажиглагдаж байна? Тэглээ одоо яг энэ хүү одоо газрын тосны уналт гэдэг бол ойрхон оронд болон за одоо саяны G7 дээр яригдж байгаа Оросыг бас санкцтай улам одоо хүчтэйгээр оруулах гэсэн одоо асуудлаас болж байна л да. Тэгэхээр улс орнууд бол Орос улсын эсрэг за одоо яг энэ эрчим хүчний экспортыг нь одоо хязгаарлах арга хэмжээг авахгүй бол энэ дайн бол үргэлжилсэн одоо санхүүжилт яваад байна гэдгийг бол онцлсон байж байгаа. За үүн дээр бол Англи болон Канада улсууд бол бүр хүчтэй одоо бид нэр экспортын одоо худалдаа авалтаа магадгүй зогсоох одоо тэр талын асуудлыг ярьж байна. За урд нь одоо бас Америкийн зүгээс яг ийм одоо бид нар эрчим хүчний экспортод хязгаарлалтанд нь оролцоно гэдэг бас мэдээллийг өгдөггүй байж байгаа. Энэ удаагийнх дээр оролцоно гэдгийг онцлсон. Тэр бол өөрөө маш одоо чухал болчихж байна гэсэн үг. Тэгэхээр энийг хэлж байгаа гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр яванда Орос улсын одоо яг экспортлж байгаа энэ хүү газрын тосны одоо тоо хэмжээг багасгах. За илүү одоо дайнд зарцуулаад байгаа тэрхүү одоо хөрөнгийг бол багасгах гэдэг үндсэн гол зорилго байна. Тэгэхээр одоо ойрхон дорнодын асуудал дууссаны дараа одоо бол яг Орос Украины асуудлыг бол эргээд ярих зүйтэй гэж бол улс орнууд бол тогтож байгаа шүү байна. За үүнээс болоод бол газрын тосны үнэлгээнд бас хямдрах одоо ийм нөхцөл бол бүрдэж байна л да. Хэрвээ энэ цаашдаа урт үргэлжлэх юм бол буюу үргэлжлээд яваад байх юм бол юг Оросын яг энэ хүү экспорт бол одоо багасаад ирэхээр эргээд эдийн засгтэр бол яг энэ хүн нийлүүлэлт бол багасна газрын тосны. Тийм учраас эдийн засгтэр бас дахин одоо дараагийн эрсдлүүд бас байна гэдгийг бас шинжээчд тавьж байгаа. Тийм учраас одоогийн яг энэ нийлүүлэлтийн хэмжээг бол энэ чигээр нь бол барих шаардлагатай гэдэг бас санаанууд нэлийн гарч ирж эхэлж байна л да. Үзэгчтэй тэгэхээр бид яг одоо за хүүхэд болон томчууд ер нь бүх насныхан зориулсан 400 гаруй нэр төрлийн тоглоомтой тоглолтоо дэлгүүр дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр урилга хүлээвч ярилцж байгаа та хоёрт баярлалаа. Бид нарт баярлалаа. Тэгэхээр мэдээж эхний асуулт бол та хоёр маань ер нь энэ дэлгүүрээ байгуулах санааг анхаанаас болов үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна тэр талаар ярилцлага эхлүүл. Санаа гэхээс илүү бид өөрсдөө хөлөг тоглоом маш дуртай. Гэртээ амар цуглуулгатай тоглоом юм. Тэгээд манай найзууд баг ингээ өөр сэтэл ирж тоглодог байсан. Тэгээд тэр маань хизээ завсарлсан бэ гэхээр нүг төрөөд хүүхдтэй болонгууд нүг гэртээ хүмүүс урахаа болоод ихсэн. Тэгэл манай найзууд тэр тоглоомыг жаах гэсэн ингээ гэсэн гээд өргөн дөрний хүмүүс маш их асуугаад тэгээд бид хоёр нөгөө тоглоомуудаа авчраад тэгээ бас сонирхуулаад нөгөө хүмүүс нөгөө гатнаас нь хараад бас нөгөө тоглоомыг яаж тоглох мэддэггүй болохоор хоёул бичлэг хийж гисээгээд тэгээ бичлэг хийгээд ихсэн чинь битүүрийн бүр төсөөлж байгаагүй ингээ хүмүүс айгүй хандл аваад тэгээд ер нь бол
бүтээгдэхүүнүүд тоглоомуудаа ингээ авчраад хүмүүст борлуулж эхэлсэн. Тэр нь одоо баг 2 жил болох чинь. Тэгэхээр ер нь хөлөг тоглоом, ер нь энэ оюуны тоглоом гэдэг ингээд ер нь тоглоом ярьсан цагаа баялаг штэ тий. Тэгэхээр ер нь худалдаа авагчид ер нь яг ямархуу төрлийн тоглоом илүү их сонирхож авч ийн. Тэгээ бас нөгөө насны хүмүүс зориулсан учраас бас тоглоомын бас янз бүрийн төрлүүд гэж байгаах. Тий. Манай тэр чи одоо яг хөлөг тоглоом, оюуны тоглоом, Montessori тоглоом, карт гэд маш олон төрөл болоо авчна. Тэгээ хүмүүс чинь яг миний саяны өмнө хэлснээр бас яг хараад ингээд шууд авах боломжгүй. Яаж тоглодог вэ гэж заавар авдаг болохоор маадл үр дээр ирээд хүснээрээ тоглож үзэж болно. Тэгээ бас тоглож үзэж байгаа сонгох юм бол энэ гоё юм байна гэд шийдвэр гаргах гэдэг амар байдаг. Бас мөн эцэг эхчүүд бас өөр зорилготой ирдэг л те. За ингээд бид нар ингээд ойд тогтолтын тоглоом авмаар байна. Манай хүүхд жоох ингээд анхаарал төвлөрөл муу юм аа. Анхаарал төвлөрөлтэй тоглоом авъя. Үгүй бол ингээд лог стилийн хөгжүүлдэг. Бид нар зөвхөн гэр бүлээр хөгжилтэй л тоглоом авъя гэдэг ч юм уу те. Зарим тохиолдолд ажлын байран дээр ч гэсэн бид нар нэг цааны цагаар жоох газ сэрэгчдэг тийм гоё хөгжилтэй юу байна гэд. Тэгэхээр тэр болгонд нь ирээд за манай энэ төрлийн тоглоомууд ийм юм байгаа гэд. Тэгээд тоглоод тайлбарлаж өгөөд явуулдаг. Би өөрөө Montessori багшаар 1 жил сурсан. Одоо яг бүтэн жилийн програмд нь сураад хүүхдүүдэд яаж харилцах вэ, заах вэ гэдээ явдаг. Тэгэхээр яг тэрэн дээр ч гэсэн тулгуурлаад хүүхдүүдийг бас ингээд харж хаад зөвлөгөө өгч болдог. Найзуудаараа гэх юм бол нэг хөвчлэн яг нэг хөлөг тоглоом, картын тоглоом ер нь сонирхож авдаг. Тэгээд яг нэг яг хурдан тоглолттой тоглоомудаас гэх юм бол нэг манай дээрээс бас жоохон бодуулах гэдэг тийм хурдан гэхээс илүү реверс А болоо нэг тоглоомод байдаг. Тэрийг ер нь бол найзууд ер нь илүү сонирхож авч байгаа шиг байна. Байгууллага дээр их юм бол ялц нэг олоолаа тоглолдог. Олоолаа тоглох боломжтой тийм тоглоомуудыг ер нь төлөхөө сонирхож авдаг. Тэгэхээр бид гурав ярилцлагын дондороо яг өөрсдөө туршиж үзээ тоглохоор шийдлээ. Тэгэхээр гурвал одоо яг ямар тоглоом тоглож байгаа вэ? Дөрмийн тайлбарлаад өгч. Энэ ой тогтолтын лог ингээд тоглоом байгаа. Амар хөөрхөн байдлаар ой тогтолтыг сайжруулна. За доороо 6 төрлийн өнгөтэй. Би санамсаргүй байдлаар 2-ыг сугаллаа. Өөрөө байна. За энд дулаан, энд шар өнгө нэгэ би цээжлээд хийчих юм. За тэгээ цээжилсэн. За дараагийн тоглогч маань бас 2-ыг санамсаргүй байдлаар сунгана. За тэгээд нэг эзэн эргэлтийн дараа энд 2 шар байсан даа гэж цээжлээ. Гаргаад авах юм. Тэгээ 2 ижилхэн байх юм бол мэдээж авсаар байгаад хамгийн олон логонтой нь хожих юм. За тэгээ эргүүлчих. Сайн тогтоочлаа. За надаас эхэлчих. За. За байсгүй. Нэрээс нөө биш байсан шүү дээ. Тэр нөгөө хоёр нь байсан. Энэ тасаа. Энэ нь болохоор яла. Good job. За дараагийнх бол байсангүй. Сая л яг тогтоогоо. Оо азтай байлаа. За улаан шар. Нэрээс нөө. Тэр хоёр байсан шүү дээ. Би бүрслээ. Оо. Энүүхэн хооронд дээрээсөө мартаад байна. Энэ хоёроос юм аа. Зя. Энэ хоёроос юм аа. Энд болсон байсан уу? Энд байсан. Зя. За байсгүй. Оо. Энэ хоёр юм болоо. Зя. Тэгсэг хэлээ. Тэгэхээр ер нь бол ой тогтоол сайжруулахад хүүхдтэйгээ тоглоход эсвэл цаг тавьж байгаа ч юм уу усудраа бас хоорондоо уралдвал бас аягүй сонирхолтой тоглоом байсан. Цаасан тоглоомыг ботход ийм 3D бодит гарт баригдаж байгаа нь өөрөө бас сонирхолтой байдаг. Тэгээ нь өөрөө ийм жижиг ийм чипгэг бол хийж байгаа нь өөрөө хүүхдүүдийн гарын жижиг болтон хөгжүүлнэ. За дараа нь баал үзэг барихт ч гэсэндээ хүний бие ингээд мөчлгүүд явсаар хамгийн сүүлд хуруу өгчдөг учраас. Дараагийн асуулт бол одоо ингээд гар утасны хэрэглээ, дэлгэцийн хэрэглээ бол одоо хэтэрсэн байгаа штэ. Бүх насны хүмүүстэй ингээд байнга ингээд скролдол хийдимээ одоо мэдээлэлэр. Тэгэхээр хөлөг тоглоом, оюуны тоглоом нэг талаасаа бас одоо энэ хит их хэрэглээг багасгах, за хүүхдээсээ бас холдуулах, зөв одоо амьдралын хэм маягтай болгох гэдэг ч юм уу үүнд бас нөлөөлдөг ба. Тэгэхээр ер нь хөлөг тоглоом ер нь энэ оюуны тоглоомын ач тус ялангуяа гэр бүлийн орчинд хүүхдүүдэд ер нь яаж нөлөөлж байгаа шүү вэ? Яг айгуу зөв поинтыг гаргаж ирлээ. Яа тэгэхээр хүмүүс оюуны тоглоом гэдэг нь за хүүхдийнхаа ингээд сэтгэл чадварыг хөгжүүлээ, акуг нь ингээд хөгжүүлээ гэдэг тийм бодлоор ирдэг бол энэ чи өөрөө бас чанартай цаг гэдэг маш том хэрэгтэй зүйлийн тоглоомын ард нуугдчихийдэг. За ингээд хүүхдүүд гэр бүлээрээ ингээд хамт тоглоод за 7 хоногт нэг 3 удаа тий. За магадгүй нэг удаагийн тоглолт нь орой олны дараа 20-30 минутын хугацаанд гэр бүлээрээ тоглоод ах юм бол энэ нь одоо гэр бүлийн харилцаанд сэтгэл ханамжтай байдлыг 25% хүртэл нэмэгдүүлдэг. Бүр судалгаагаар батлагдсан байдаг. За тэгээд зөвхөн
гэр бүлийн харилцаатай одоо нөгөө аав ээжүүд хүүхдүүдтэйгээ харилцаад ирэхээр одоо нөгөө хамтдаа нэг баг болж тоглоно, заримдаа өрсөлдөгч болж тоглоно. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүдтэйгээ бас ажиглах чадвар авдаг. Дүр тутамд зүгээр энгийн харилцан яриа ярихаасаа илүүтэйгээр манай хүүхд нэг ийм зан чанартай юм байна. Сэтгэх арга барил нь ийм юм байна. Энэ дээр нь анхаарчвал бас ингэж болох юм байна гэд нөгөө дөөр хүүхд маань өөртөө ингээ аав ээжтэй ингээ чөлөөтэй тоглоод ирэхээр одоо нөгөө өөртөө итгэл өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд нэмэгддэг. Энд чинь бид нар зарим том хүмүүстэй уулзахаар нэг тийм шийдвэр гаргаж чаддаг шүү дээ. За яах вэ? Энийн ч сонгочдөг ч юм уу, ийшээч тэгдэг ч юм уу гэл нөгөө ингээл амар тэнэгэлзээд идэг ажлын байран дээр тэнгууд одоо эднэр чинь бага насндаа ингээд иймхүү тоглоом ихээр эднэр чинь өөртөө бүгдээрээ дүгнэлт хийж байгаа. За миний нөхцөл байдал мод маань ийм байгаа юм байна. За би ингэх юм байна. Тэгвэл ингэх юм байна гэдэг нөгөө юм жижиг ийм тархины дасгалууд хийж идэг. Энэ дасгалууд ч өөрөө ингээд хүний өдөр тутмын шийдвэр гаргах амьдралын ингээд чанарт өөрчлөлт өгч байгаа гэсэн. Тэгэхээр танай гэр бүлийн хувьд жишээлбэл яг сүүлийн үед ямар тоглоом илүүтэй тоглож байна? Ер нь гэр бүлийн орчиндөө ер нь ямар тоглоом тоглож байна? За сүүлийн үед бол бит хоёр айгүйх тэр нөгөө Splendor тоглоод байгаа. Тийм нөгөө ер нь бол өмнө нь яг зөндөл тоглоомод байгаа л та. Катаныг одоо чинь маш олон хоног нойргоо тоглож хонсон байдаг те жишээ. Тэгээд сүүлийн үед бол Splendor Marvel гэдэг тоглоомыг их тоглож байгаа бит хоёр өрсөлдөлтэй. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад ер нь та хоёр маань цаашдаа юунд зорж байна? Дараагийн бас төлөвлөгөө юу байна? Түүнээс хаваалцвал. Бит хоёр ер нь яг нэг том зорилго тавьсан явж байгаа. Тэгээд тэр нь болохоор болж өгвөл айл болгоно нэг тоглоом байх юм бол тэгээд тэр тоглоом байгаа газар дандаа инээ төхөр аз жаргал байнга байж идэг. Тэгээд дээрээс нь энийгээ дагаад гэр бүлд бас дурсамж үлддэг. Одоо чинь аав ээжтэйгээ бид нар ингээд тоглодог байсан да тий. Багтаа ингээд бид нар ингээд тоолныхаа араас 15 минут тоглодог байсан да гэх. Ер нь бол нэг тийм гэр бүлийн чанартай цагийг одоо илүү хөгжүүлэх тийм зорилготой байгаа. Тэгээд ер нь бол энийгээ л ер нь бол өргөжлүүлээд явна гэж ер нь бол бодож байгаа. Тийм. Одоо яг энэнийг зориулаад манай бас нэг юм хэлэхэд маань төлөвлөлт маш боломжтой байдаг. За нэг 20,000-аас 30,000 хооронд хөвчлэн байдаг. Энэ өөрөө яг бүтээр өн байж болох хамгийн хэмт байлгаж байгаа нь хүмүүс айл болгонд байгаасай. Ингээд хүүхэд ингээд найзуудтайгаа аав ээжтэйгээ гэр бүлэрээ тоглоосай. Энэ нь өөрөө ингээд хүүхдэд нэг одоо ингээд маш том өөрчлөлтийг жижигхэн зүйлээр авчрах боломжтой байдаг. Гэр бүлийн харилцаа, халуун дулаан, уур амьсгал, найз нөхдөд чөлөөтэй цаашдаа хүүхдэд өөртөө итгэл хүртэл нэмэгддэг учраас энэ нь ингээд айл болгонд байх юм бол бүтээрийн зүгээс гэж нийгэмдээ жаа сайн зүйл гэж боддог болохоор нэг тарахыг бас амар хичээдэг. Тэгэхээр маш сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Үзэгчдээ тэгэхээр та бүхэн маань бас өссөн үедээ ирээд бас тоглож үзээд бас туршиж үзээд тэгээд өссөн тоглоомоо худалдаах боломжтой. Тэгээд гэр бүл болон найзууд за хамт олон байгууллагаараа бас тоглох маш олон төрлийн буюу 400 гаруй төрлийн тоглоом байгаа учраас тоглолтоо дэлгүүр дээр ирээд бас сонголтоо хийгээрэй гэж уриалмаар байна. Ажлын хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байгаа үзэгчтэй бид за хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж байгаа овцоо болох SpaceX болон за Азийн зах зээл дээр юу болж байгаа талаар өнөөдрийн дугаартаа ярилцах болно. Тэгэхээр SpaceX-ийн компани нэгж хувьцааны хойш IPO хийгдснээс хойш 50 орчим хувиар өсөд байна. За яг одоогийн байдлаар бол 2.6 их $80 үнэлгээтэй буюу дэлхийн хамгийн одоо өндөр үнэлгээтэй 5 дахь компани болж Amazon-ыг гүйцээд байна. Тэгэхээр энэ компанид шинээр хөрөнгө оруулж байгаа хувьцааг нь арилжаалж байгаа хувьцааны одоо value маш өндөртэй байна гэж хэлж болно. Тэгэхээр ер нь ягаад ингэж IPO-ийн дараа ингэж өсөд байна. Энэ том одоо зах зээлийн үнэлгээтэй компанийн хувьд IPO-ийн дараачаар ч гэсэн 50% өсөлт үзүүлнэ гэдэг маань өөрөө асар их хэмжээний арилжаа эргэлдэж байна гэж ойлгож байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар ягаад макро хэсэг дээр ярьж байгаа юм гэхээр энэ бол ойлгомжтой тийм. Маш их том хэмжээний мөнгөний хөдөлгөөнийг үүсгэж байна гэсэн үг. За бидний хамгийн сайн мэддэг одоо Amazon компаниг хүртэл одоо давсан ийм хэмжээний одоо зах зээлийн үнэлгээтэй компани болж хувирлаа л да. Тэгэхээр яагаад ингэж маш хурдтайгаар өсөд байгаа вэ гэдэг дээр бас үндсэн гол хоёр одоо санааг хэлье. За нэгдүгээрт нь бол жижиглэнгийн хөрөнгө оруулагчид бол 20-30% нээлттэй байсан. Анханасаа тийм байсан. За энийг бол энгийн платформудаар худалдаж авах эрх нь бол нээлттэй байгаа учраас жижиглэнгийн хөрөнгө оруулагчид бол үргэлжлүүлэн авсан хിവэрэ байна гэдэг нэгдүгээр мэдээлэл байна. За хоёрдугаарх том асуудал юу юм гэхээр институтуудын хөрөнгө оруулалт. За бидний одоо магадгүй энэ яг салбарт байгаа хүмүүсийн нэлээд сайн мэддэг одоо ARK Investment буюу одоо Carrywood-ийн компани хүртэл одоо яг өөрсдийнхөө портфолиод 3.3 сая хувьцааг одоо худалдаж авсан байх жишээтэй хоёр дахь зах зээл дээр гарсны дараа. За үүнээс гадна индекс сангууд буюу одоо passive index funds гэж байдаг. За энэ юу юм гэхээр идэхгүй ерөнхийдөө бол индексүүдэд хөрөнгө оруулалт хийх ёстой, шаардлагатай тийм одоо
сангууд байдаг. Энэ сангууд одоо хүссэн үсэг худалдаж авч ийн гэж ойлгож байна. Яагаад хүссэн үсэг худалдаж авч байгаа юм гэхээр Nasdaq 100 SpaceX өөрөө ороод ирж байгаа учраас энэхүү одоо Nasdaq-ийн хамгийн том одоо хувийг эзэлж байгаа энэ компаниудаас худалдаж авах хэрэгтэй. Тэгэхээр SpaceX нэлээд дээгүүр ороод ирж байгаа учраас passive index фандууд бол маш ихээр худалдаа авалтыг хийж байна. За үүнээс гадна бол одоо Европын нөхөө сангууд за жишээ дурдах юм бол Scottish Mortgage гэдэг юм уу. За Edinburgh Worldwide гэдэг одоо нэлээд томоохон сангууд байгаа. Эдгээр сангууд бол нийт одоо портфолиогийнхаа 14-өөс 20 орчим хувь руу хүртэл SpaceX-ийн одоо энэхүү шэрийг худалдаж авч байгаа ийм үзэгдэл болж байгаа учраас ерөөсөө тасрахгүй нэмэгдээд байгаа гэдгийг бол одоо энэ одоо тоонуудаас бол харж болохоор. За IPO-гийн дараачаар бол 50 орчим хувийн үзүүлэлтийг бол 3 хоногийн дотор бол үзүүллээ тий. Яг одоогийн байдлаар бол $200 нэг хувьцааны ан шиг бол давсан байдалтайгаар бол IPO SpaceX компани хувьцаа бол арилжаалагдж байна. За үргэлжлүүлээд Японы төв банкны өчигдөр гарсан шийдвэрийн талаар ярилццгаа. Японы төв банк 31 жилийн дараа анх удаа за бодлогын хүүгээ 1% болгон нэмэгдүүллээ. За 2023 онд бол одоо 0.75% болжлогож нэмэгдүүлээд байсан бол за 2 жилийн дараа ийхүү одоо 1% дээр бол авчирлаа шүү дээ. Тэгэхээр гол шалтгаанаас юу байна? Юу гэж тайлбарлаж байна? Тэгэхээр Японы төв банкын хүү шийдвэрийг бас нэлээд эртнээс төлөвлөж байгаад гаргаж байгаа ийм нөхцөлтэй л доо. Тэгэхээр Японы төв банкны ер нь бодлогын хүү бол сүүлийн 40 жилд бол маш доод хэмжээнд байсан. Зах зээлийг илүү дэмжих, тэлэх зорилготой. За ингэж одоо нөгөө инфляциас нөгөө тал руугаа одоо явж исэн тэр одоо нөхцөлийг бол ерөнхийдөө өөрчлөх гэж зорж исэн гэсэн үг. За би ямар ч гэсэн та бүхэнд хойд дэлгэцэн дээр Японы төв банкны шийдвэрийг бол харуулъя. За юун түрүүнд бол Японы төв банкны баланс шитийг нь бол ярих нь зүйтэй. Баланс шит яагаад чухал байдгийг гэхээр төв банк өөр дээрээ одоо хадгалж байгаа тэрхүү засгийн газрын гаргасан бондуудыг худалдаж авж байгаа одоо өр гэж ойлгож болно. Тэгэхээр Японы төв банкны өр бол одоо сүүлийн жилүүдэд маш хурдцтайгаар нэмэгдэж байгаа. За түүнээс гадна 2020 оноос хойшоо бол одоо ковидын дараа бол маш хурдцаагаар нэмэгдэж байгааг бол энэхүү зураглаас бол харж болохоор байна. За үүнээс гадна бид нар тэгвэл нэгэн одоо чартыг нэмж оруулж ирээ. За энэ юу юм гэхээр ногоон өнгөтэй энэ орж ирсэн нь болохоор төв банкны interest rate буюу бодлогын хүү юм байна. Тэгэхээр бодлогын хүүг бол 1% түвшинд хүрэж байгаа гэдэг нь өөрөө юу илтгэж байгаа юм гэхээр мөнгөний чангаруулах бодлогыг илтгэж байгаа. За мөн өөр дээрээ байгаа одоо өрийг бол төв банкнд зарж байгаа гэдэг нь өөрөө бас мөнгөнийг чангаруулах бодлого руу шилжиж байгааг бол харуулж байна. За үүнийг бол үүднээс ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм гэхээр за энэ шар зурглаар орж ирсэн бол Японы инфляц. За мэдээж төв банк маш их хэмжээний өрийг өөр дээрээ худалдаж аваад засгийн газрынхаа бондыг худалдаж аваад ийм хэмжээний мөнгө зах зээл рүү нийлүүлээд байхаар ямар нөхцөл үүсдэг гэхээр энэ бол ковидын дараа болсон маш хүчтэй инфляцийн түвшин байна. За тэгэхээр энэ инфляцийн түвшин бол одоогийн байдлаар бол 1.4% төрж гисэн байгаа. За тэгэнгүүт ойрох дорнодын асуудлаас болоод одоо Японы PPI буюу үйлдвэрлэгчдийн индекс бол маш өндөр болж эхэлж байгаа нь бол үндсэн гол асуудал. За тийм учраас энэхүү interest rate-ийг одоо 1% руу бол авчиж байгаа гэсэн асуудал байна. Тэгэхээр тэр нь юу гэлтэж байгаа юм гэхээр энэхүү инфляцийг бол дээш нь ийм өсөлт оруулахгүй одоо үүднээс хийж байгаа гэж ойлгож болно. Тийм учраас төрүүлж одоо хамгаалсан ийм одоо үйлдэл хийж байгаа гэдгийг бол Японы засгийн газраас энийг бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр олон улсын шинжээчд бас үүн дээр нэгэн сонирхолтой зүйлийг хэлж байгаа нь за яг одоогийн байдлаар Японы энэхүү одоо йений үнэлгээ бол доллартай харьцах үнэлгээ бол асар одоо бага түвшинд байгаа. За тийм учраас энийгээ одоо цаашдаа чангалахын тулд бол эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна гэж үзэж болно. За үүнээс гадна Япон бол өөрөө яг үйлдвэрлэгч орон учраас йен ерөнхийдөө бага түвшинд байх нь долларын эсрэг сул байх нь бас зарим тохиолдолд бол одоо үйлдвэрлэгч нарын хувьд бол ашигтай байдаг. Яагаад тэгэхээр нэгж бүтээгдэхүүний өртөг гадаад зах зээл дээр гаргахлаар илүү хямдхан байх боломжтой байдаг. За энийг бол одоо хязгаарсан үйл явдал болж ингэж ойлгож болно. За үүний бас үндсэн гол асуудлыг нь хэн үрэх юм гэхээр мэдээж одоо иргэд үрнэ. За тэгэхээр чангалж байгаа бодлогын ард бол иргэд бас харьцангуй бас жоохон хүнд нөхцөл рүү болж эхэлнэ. Гэхдээ эдийн засгийг бол одоо сэргээх гэсэн одоо төрүүлж алхаж байгаа ийм л алхам болж хувирлаа л да. Тэгэхээр магадгүй Японы зарим нэгэн компаниуд бас хямдхан байх юм бол энэ бол одоо юм боломж болж байгаа гэж харж болохоор. За өчигдөр мөн Бүгд найрамдагчдад ард улсын үндэсний статистикийн товчооноос бас хэд хэдэн макро эдийн засгийн 5 дугаар сарын үзүүлэлтүүдийг бас танилцуулсан байгаа тийм. За эндээс бол одоо хятадын жижиглэн худалдаа сүүлийн 3 жилд анх удаа буурсан буюу за өнгөрсөн оны мөн үетэйг харьцуулахад 0.6%-аар
За мөн үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн одоо хөрөнгө оруулалтын хэмжээ 4.6%-аар ахисан. Энэ нь бол хөрөнгө оруулагчдын таамаглаж байсан 2 орчим хувьтай бол агшин гэж байснаас бол илүү одоо их хэмжээгээр ахисан ийм үзүүлэлт боллоо. Тэгэхээр хятадын эдийн засгийн холбоотой энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид ер нь яаж харах болохоор ер нь хятадд яс юу болоод байна? Тэгэхээр ямар ч гэсэн энэ буурс үзүүлэлт бол сүүлс харах гэдгийг ойлгох хэрэгтэй. За сүүлийн үед бол хятадын эдийн засаг яг энэ үйлдвэрлэгчийн индекс талдаа бол маш хурдцтайгаар бас өсөж исэн гэдэг тохио байгаа. За үүнээс одоо эсрэг болж байгаа нь бол энэ хүү мэдээлэл бол одоо маш чухал гэдгийг харуулж байна. За ер нь бол 5 дугаар сарын ихэр болсон энэ хүү хөдөлмөрчдийн баярын одоо урт хугацааны амралт бол энд нөлөөллөө гэж болов хятадаас бол бас тайлбарлаж байгаа юм Бээжингээс. Тэгэхээр энэ бол аялал жуулчлал амралтын үе ихлээр илүү одоо үйлчилгээнд суурилсан ийм одоо өсөлтүүд бий болсон боловч нөгөө талдаа үйлдвэрлэгч нар бол энийг бол одоо маш одоо удаашрсан гэдэг ийм одоо хоёр нөхцөл байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр яг гоо бид нар өсөлтийг саарж байгаа гэдгийг бол эндээс бол харж байна. За хүлээлтээс давснаас илүүгээр одоо саарсан байна. Гэхдээ энэ нь одоо юу гэдэг урт хугацаанд тэр хүү өсөж исэн өсөлтийн хурдыг л удаашруулж байгаа болохоос биш өссөн хിവэрэ байгаа гэдгийг нь бол ойлгох хэрэгтэй. За энэний бас нэг гол нэг шалтгаан нь болохоор засгийн газраас бол энэ оны ихээр бол хэрэглээг дэмжих үүднээс хэрэгжүүлж исэн зарим нэгэн тохиолдлуудыг бас болиулсан байж байгаа. За тэрнтэй холбоотой хэрэглээний асуудал бол багасж байгаа. Ингээд үйлдвэрлэлийн индекс багассан. За мөн цагаан сарын асуудлыг бас давхар ярьж байгаа. Цагаан сар болсны дараа бол цагаан сар болохоор маш их хэрэглээ нэмэгдээд цагаан сар болсны дараа бол хэрэглээ буурсантай холбоотой гэж бас тайлбарлаж байгаа ийм өндөө өнцгүүд байна гэсэн үг. Тэгэхээр бүгд найрамдагчдад ард улс болон Японы эдийн засгийн макро үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд өргөлээ. За энэ 7 хоногт мөн одоо бүгд найрамдагчдад ард улсын ханш мөнгөн төгрөг болох юаны ханш за манай Монгол төгрөгийн эсрэг бол түүхэн дээд хэмжээнд хүрсэн ийм тохиолдол гарч 526 төгрөгөөр бол яг одоогийн байдлаар бол үнэлэгдэж байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг өгөхөөр бидэнд студид сувдаа ажиллаж байна. За тэгэхээр та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. За түрүүний хэлсэнчлэн төгрөгийн ханш хятадын юаны эсрэг түүхэнд хамгийн доод зэгтээ хүрч за 529 төгрөг болж сулраад байгаа юм. Тэгэхээр энэ бидний өдөр тутмын амьдрал болон за одоо импортын хэрэглээний үнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт бол гарч ирнэ. Тэгэхээр сүүлийн 10 жилийн одоо эдийн засгийн хөгжлүүдийг бол хамтдаа харцгаая. За тэгэхээр 2016 оны үед за дундаж ханш бол за 300 орчим төгрөгтэй байсан. Тэгэхээр өнөөдрийн одоо 529 гэдэг төгрөг төрч ерөөдөө сүүлийн 10 жилд 176 дахин сулраад байгаа юм үзүүлэлт бол байна. Тэгэхээр энэхүү урт хугацааны сулралтанд за Монгол улсын импортын өндөр хамаарал болон за валютын нөөцийн хэлбэлзэл за тэгээд дотоодын инфляцийн өсөлттэй бол их толботой байна гэж мэрэгчлэнүүд бол дүгнээд байгаа юм. Тэгэхээр ханшийн хөдөлгөөнийг ерөөдөө ажиглах юм бол 2023 оны их үед за ханш төр зур баг зэрэг докторжуулж байсан үе бол ажиглагдана. Тэгэхээр харин 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл бол ханш тасралтгүй өссөөр одоо түүхэн дээд зэгтээ доод зэгтээ бол хүрээд байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү сулралтыг макро эдийн засгийн хүчин зүйлсээр бол тайлбарлах юм бол за Монгол улсын гадаад валют худалдааны импортын өндөр хамаарал болон гадаад валютын нөөцийн хэлбэлзэл за болон дотоодын инфляцийн өсөлт үндэсний мөнгөнд тэмдэгтийн худалдан авах чадварыг бол бууруулж байна гэдэг дүгнэлтэнд бол хүрч болно гэсэн үг. Тэгэхээр түүхэн доод зэгт хүрсэн энэ үзүүлэлт нь за одоо манай эдийн засгийн гадаад нөлөөлөлд хэр эмзэг байгааг бол харуулж байна. Тэгэхээр цаашид ханшийн доктортой байдлыг хангах за валютын нөөцийн хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд ямар бодлого баримтлах нь бас их анхаарлыг бол татаад байна гэсэн үг. Тэгээ мэдээлэл өргөсөнд баярлалаа сувдаа. Тэгэхээр яг одоо бидэнтэй Гиза хязгаарлагдмал хавцаад компани гүйцэтгэх захирал Бадрах холбогдоод байна. Өглөөний мэндийг хүргэе Бадрахаа. Өглөөний мэнд. Тэгэхээр танай компанийн хувьд бол GWM Mongolia буюу Great Wall моторын одоо Бартаад замын SUV төрлийн автомашиныг сүүлийн бараг 4 жил гаруйгийн хугацаанд бүгд найрамдагчдад ард улсын зах зээлээс Монголын зах зээл рүү албан ёсны эрхтэйгээр бол борлуулж энэ үйл ажиллагаануудыг явуулж ирж байгаа. Тэгэхээр яг дөнгөж саяхан бас манай сурвалжлагч бас мэдээллийг өглөө сүүлийн жилүүдэд юаны ханш бас нилээдгүй огцом одоо өсөлтүүдийг бол үзүүлж байна. Тэгэхээр энэ нь бас танай бизнесийн үйл ажиллагаанд ер нь бас хэрхэн яаж нөлөөлж байна? Хоёлаа эндээс яриагаа эхэллээ. За юаны ханш бол одоо сүүлийн 2 жил бол 15 орчим хувиар бол суларсан байна. Тэгээ энэ нь болохоор ер нь Монголын зах зээлд бол зөвхөн одоо автомашин гэлтгүй одоо барилгын материал одоо хүнсний нарийн ногоо, өргөн хэрэглээний бараа бүх зүйлд одоо нөлөөж байна гэсэн үг. Тэгэхээр бол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол 15% суларсан байна гэхээр бол тэр хэмжээгээр одоо
өргөн хэрэглээний бараа нь нэмэгдсэн байна гэж бид харж байгаа. Манай компани хувьд болохоор сүүлийн 2 жил бол одоо хэдий юаны ханш одоо өсөж байгаа ч гэсэн бараа бүтээгдэхүүнийхээ одоо автомашиныхаа үнэ бол нэмээгүй одоо яг хэвээр нь хадгалж байгаа одоо ийм компани бол байгаа. Нөгөө тэгүр одоо 2 сарын сүүл орчмоос хойш үргэлжилж байгаа ойрхон дорнодод болж байгаа асуудал автомашины зах зээл дээр нь эрхий яаж нөлөөлж байгаа вэ гэдэг талаар хоёлаа ярилцъя. Тэгэхээр Бүгд найрамдахтад ард улсын автомашин үйлдвэрлэгчдийн ихэнх нь одоо хайбрид болон цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ ойрхон дорнодод болж байгаа геополитикийн асуудал ер нь хятадын автомашины зах зээлд яаж нөлөөлж байна? Та бүхэндээс хэрхэн яаж мэдрэгдэж байна? Ойрхон дорнодын зах зээл бол өөрөө бол их том зах зээл. Тэгэхээр бол одоо энэ нь бол эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байгаа. За ямар эерэг нөлөө үзүүлж байгаа гэхээр бол газрын тосны одоо бүтээгдэхүүн өмнө нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан эсвэл одоо цахилгаан бензин хосолсон автомашинуудын борлуулалт бол одоо дэлхийн зах зээл дээр маш хурдтай одоо нэмэгдэж байгаа. Энэ нь болохоор бас Монголын зах зээл дээр бол бас мэдрэгдэж байгаа. Одоо жишээлээд үзвэл энэ оны одоо эхэнд автомашины импорт бол Монголын зах зээл дээр 68% бол буурсан байсан. Харин 2 дугаар хагас болохоор энэ үзүүлэлт харьцангуй одоо бас сайжирсан бас тийм үзүүлэлттэй одоо байж байгаа. Нэгсэндээ 68% бууралтай байсан импорт 52.5% руу одоо ирсэн гэхээр одоо харьцангуй дээвцэн гэж үзэж болно. Тэгэхээр энэ нь болохоор хэд хэдэн хүчин зүйлээс бол хамааралтай. Одоо нэгт бол нөгөө Улаанбаатарын автомашины дугаар хуучин 10-аас дээш онтой машинд олгохгүй болсноор бол одоо хуучин 10-аас дээш онтой машины импорт бол нэгт буурсан. Хоёр талаараа нөгөө Хятадын 1 сарын 1-ээс хэрэгж эхэлсэн шинэ журмаар бол хуучин машин гэж одоо оруулж ирж ирсэн шинэ машиныг бол хориглоод нэгсэндээ 180 хоногоос дээш одоо хугацаатай байсан машиныг хуучин машин гэж үзнэ гэсэн ийм журам гарсан нь бол одоо энэ импортын одоо бууралтанд бол бас нөлөөсөн гэж үзэж байна. За үргэлжлүүлээд яг Монголын зах зээл дээр бас яг юу болж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. За манай Монголын зах зээл бол мэдээж одоо бүгд найрамдахтад ард улсын хөрш зэрэгэлдээ буюу бидний яг урд хөрш маань дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч автомашины зах зээл байна. Тэгэхээр та бүхэн бас сүүлийн 4 жил орчим бас үйл ажиллагаагаа явуулаад эхэлж байгаа хооронд ер нь манай Монгол хэрэглэгчдийн онцлог Хятадын автомашины зах зээлийн нөлөө бас бидэнд хэрхэн яаж мэдрэгдэж байна? За түрүүний хэлсэнчлэн ер нь бол Япон автомашины хуучин автомашины зах зээл бол жилээс жилд бол буураад хомигдож байгаа. Одоо түрүүн хэлсэн эхний улиралд 68, хоёрдугаар улиралд одоо 52.5% хүртэл унсан ийм төр зураг ажиллагдж байгаа. Тэгэхээр бол одоо Монголын хэрэглэгчд бол нэг талаараа шинэ автомашин худалдаж авах одоо тренд нэгсэнд үүсэж байна гэсэн. За тэгээд Монголд одоо сүүлийн 4 жил бол одоо Хятадын одоо янз бүрийн шинэ автомашины брэндүүд бол импортоор орж ирсэн. За тэгээд бол шалгараад одоо яг одоо шилдэгүүд нь бол одоо үлдсэн байх жишээ тий. Одоо яг Монголын зах зээл дээр үлдсэн одоо Хятад автомашины одоо шилдэг брэндүүд бол одоо хамгийн номер 1-т нь бол энэ Great Wall мотор компани, энэ Haval Tank, Power брэндүүд бол одоо эзэлж байна. За яагаад вэ гэвэл одоо Монголд шинэ автомашины зах зээл болохоор одоо нэгсэнд оффроуд машинд бол илүү суурилсан бол байж байдаг. Одоо Land Cruiser ч юм уу тий Арамтай юм чулаагтай автомашинуудын хэрэглээ бол одоо шинэ машин дундаа номер 1-т байдаг. За манай компани хувьд бол одоо сүүлийн 2 жил хагасын хувьд бол Монголын шилдэг 5 автомашины импортлогчдын бол нэг бол болсон бол байж байгаа. За тэр дотроо бол яг энэ Арамтай чулаагтай машинаараа бол одоо Монголын хэрэглэгчтэй аль хэдийн бас юм танигдсан байж байгаа. Тэгээд хэрэглэгчдийн хувьд болохоор зам төлөвийн хувьд одоо хэдийгээр Япон машины одоо зах зээл буурсан ч гэсэн энэ орчин одоо энэ цахилгаан бензин хосолсон технологиор бол хэрэглэгчд бол маш хурдтай шилжиж гин гэж үзэж байгаа. Одоо манай компани хувьд бол одоо автомашины импорт бол одоо өмнөх оны мөн үеэс нэг 20% өсөлт үзүүлж байгаа. Тэгэхээр бол одоо энийг энэ шинэ технологи, энэ цахилгаан бензин хосолсон энэ
шин загварууд оруулж ирсэнтэй бол холбоотой гэж бид бол харж байгаа. Би ярилцлагынхаа төгсгөлд энэ автомашины салбарт болж байгаа чиг хандлагын талаар ярилцмаар байна. За дөнгөж саяхан бас 4 сард болсон Бэж авчоогонд бас танаа хамт олонтой бас манай Тэнгэр телевизийн хамт олон бас яваад ирсэн. Тэгэхээр тэндээс бас хятадын автомашин үйлдвэрлэгчид бас ирээдүйн автомашины зах зээлийг хэрхэн яаж тодорхойлж байгаа вэ гэдэг нь бол харагдаж байсан л та. Тэгэхээр ер нь автомашин үйлдвэрлэгчид яг юу руу одоо гол анхаарлаа хандуулж байна. Цахилгаан автомашины өрсөлдөөн бас нэгтэл рүүгээ шийдэгдчихлээ гэж бол харж ах шиг байна шүү дээ. Тэгэхээр дараагийн чиг хандлага, дараагийн тренд автомашины салбарт ер нь яг юу байх юм шиг байна? Ер нь бол дэлхийн зах зээл дээр бол харилцан адилгүй бол байгаа. Одоо зарим зах зээл дээр бол дан цахилгаан бензин хосолсон автомашин төлхөө эрэлт хэрэгцээтэй байдаг бол зарим зах зээл дээр бензин цахилгаан хосолсон технологи бол илүү тохиромжтой гэж үзэж байгаа. Одоо манайх бол өмнө нь бол одоо Орос юм уу Казахстан зориулсан энэ хүүтний ийм стандарттай автомашинуудыг төлхөө одоо импортлж оруулдаг ийм стратегтэй байсан бол энэ жилээс бол бас ингээд стратегтэй арай нэг өөр шинжилэл авчирч байгаа. Яагаад тэгэхээр одоо хятадын дотоодын бас загваруудаас оруулж ирэх ийм хэрэгцээ шаардлага үүсээд тэгээд тэрний дагуу бид нар бол ингээд тэр автомашинуудыг оруулж ирж байгаа гэсэн үг. Одоо чинь та бүхэн яг ингээд ард харж байгаа шүү дээ. Манай одоо хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа энэ цахилгаан бензин хосолсон танк 400 гэх загвар бол Монголын хэрэглэгчдийн одоо ялж үжээ пашалыг одоо хэдлээд одоо бортлуулалтаар бол одоо Монголдо бараг номер 1-т орсон ийм загварыг бол бид хэд танилцуулсан. Одоо яг ирэх 7 хоногоос бид хэд хятадын дотоодын зах зээл дээр зориулсан энэ танк 400 энэ Hi-Fi Z гэдэг энэ технологиг бол бас Монголдо нэвтрүүлж байгаа. Тэгээд хүчний хувьд одоо энэ чинь 800 эдэн морины хүчтэй гэхээр бол одоо Япон ч юм уу Солонгос ч юм уу автомашинуудад одоо тийм хүчтэй автомашин гэж байдгүй. Тэгэхээр Арамтай Чулактай ийм хүчтэй автомашиныг Монголын зах зээл дээрээ бас нэвтрүүлэх гээд ингээд ажиллаад явж байна. Тэгэхээр бидэнтэй холбогдож мэдээлэл өргөсөнд баярлалаа Бадрахаа. Баярлалаа. Ажлын хөтөлбөр маань өнөөдрийн онцлог мэдээллээр үргэлжлэх гэж байна. Тэгэхээр дөнгөж өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагийн дугаартаа бид Канада улс дотооддоо за насан туршийн хүүхдүүдэд сошиал медиаг хориглож байгаа талаар мэдээлэл хүргэсэн бол энэ 7 хоногт дахиад нэгэн улс энэхүү игнээ нэгдсэн байна. Энэ бол Их Британи байгаа. Тэгэхээр Их Британий ерөнхий сайд Кир Стармер за 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа аппликейшн ашиглахыг хориглох, хязгаарлах. За Австрал Plus гэсэн ийм зохицуултыг зарлахаар бэлтгэж байгаа. Мэдээж одоо үүнд нэгдсэн хамгийн одоо эхний улс бол Австрали улс байгаа. За тэгэхээр яг юу зарласан бэ гэхээр 16-аас доош насны хүүхдүүд TikTok, YouTube, Snapchat, за X, Instagram, Facebook зэрэг сошиал медиагийн томоохон аппуудыг ашиглахыг бүрэн хориглоно. За мэдээж энэ бол мэдээж одоо аппликейшныхын хязгаартай дээд нас нь бол мэдээж 13 байсан. За үйл ажиллагааны хязгаарлалт нь яаж байгаа вэ гэхээр хоригддог зарим платформ дээр 16-аас доош насны одоо лайв стрим буюу шууд дамжуулалт үзэх, за танихгүй насан турш хүнтэй чадлах функцийг нь бас хаах юм байна. За мэдээж бас цагийн хязгаарлалт тогтооно буюу 16 болон 17 настай өсвөр насныхын сошиал медиа ашиглах хугацаанд бол хязгаарлалт тогтоохоор байгаа. За тэгээд үүний зэрэгцээ бас нэг онцлогтой зүйл нь юу байсан бэ гэхээр 18-аас доош насныхныг за романтик эсвэл бэлгийн шин чанартай хиймэл уянд чатбот ашиглахыг буюу хиймэл уяны хэрэглээг нь бас давхар хориглож байгаа. За засгийн газар яагаад энэ хориг тавих болсон бэ гэвэл мэдээж ойлгомжтой. За ерөнхий сайд Кир Стармер анх ийм хориг тавьбал за хүүхдүүд одоо dark web руу шилжих, за эсвэл 16 нас хүрээд ямар ч туршлагагүйгээр сошиал ертөнцид гинт хүл тавих эрсдэлтэй гэж үзэн өмнө нь л эргэлзэж исэн. Гэвч Австрали улс 16-аас доош насныханд сошиал медиагийн хориг тавьсан нь за одоо энэ амжилттай болж байгаа учраас за энэ бол одоо бас ажиллах юм байна гэж үзсэн учраас үүнийг хэрэгжүүлж хэлж байгаа. Тэгээ олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцсон эцэгчүүдийн бас 90% нь бол энэхүү хоргийг дэмжсэн байлээ. За яг үүнтэй ижилхэн одоо манай улсад яг нөхцөл байдал ямар байгаа вэ гэвэл өнгөрсөн 7 хоногт нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн эргэн тойронд за олон талын оролцоотой мэтгэлцээ болж өрнсөн байгаа.
Тэгэхээр цахим орчны хяналт хязгаарлалтыг чангалах уу эсвэл хүүхдийн хүмүүжээс сургалтын орчны суурь асуудалтай анхаарах уу гэдэг дээр бол албаны хүмүүс болон за иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж ингэж хамтдаа мэтгэлцэж оролцсон байгаа үүнд бол бас тодорхой нэг эдэн хүмүүс байсан нь за цахим харилцаа холбооны одоо сайд номин за боловсролын яамны сайд гэх зэрэг одоо албаны хүмүүс бол оролцсон байгаа. За одоогийн нөхцөл байдал манай Монгол улсад ямар байгаа вэ гэвэл за манай улсад цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэргийн зөрчил сүүлийн 5 жилийн хугацаанд 3,000-ыг бол хоолт авсан гэсэн юм үзүүлэлт байна. Тэгээд олон улсын жишгээр уг нь түрүүнд дурдсанчлан одоо ийм сошиал апуудыг 13-аас доош насны хүүхэд бол хэрэглэх хориотой байдаг ч гэсэн манай улсад бол 6 настайгаас эхлэн эцэг эхийн хяналтаар бол нэвтэрч эхэлдэг гэсэн ийм судалгаа байгаа юм. За тэгээд хуулиар бол 13-аас доош насныхаа цахим сүлжээ ашиглахыг бүр өмсөө хориглох. За 13-аас 16 насныханд хязгаарлалттай хэрэглүүл заалтыг тусгаж за гомдол мэдэгдэл хүлээн авах шуурхай дуудлагын төв ажиллуулах нь бас зөв гэж албаныхын зүгээс бол үзэж байгаа юм байна. Тэгээд цахим хөгжлийн яам болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хүүхэд яг садар самуун дуруу татсан контентуудыг устгах ажиллагааг бол эрчимжүүлсэн байгаа. Тэгэхээр үүнтэй бас нэг дурдах шаардлагатай юм гэвэл манай боловсролын одоо нэг системийн онцлог гэвэл Google Classroom-ыг ашигладаг байгаа. Тэгэхээр эдгээр платформуд бол монгол хэлгүй за ашиглахад төвөгтэй байдаг учраас багш нар хичээл даалгавар хамгийн хүртээмжтэй сувг болох Facebook болон Messenger-ээр одоо дамжуулахаас өөр юм аргагүй болдог учраас энэ хэрэглээ хязгаарлахад бол хүндрэл учруулж байна гэдэг бол иргэдийн зүгээс бол санал хүсэлттэй бол дурдж онцлсан байна. За ийхүү Австрали улсаас эхэлсэн хоригт бол одоо Франц, Герман, одоо Канада, Их Британи гэх мэтчлэн Европын орнууд бол одоо өөрсдийнхөө хуулийн төслүүдийг бол санаачилж эхэллээ. За энэ одоо сошиал медиатай холбоотой хязгаарлалт ер нь дэлхийн нийтийг хамрах болов гэдэг юм шинжээчд хэд хэдэн дүгнэлтүүд байгаа. За манай Монгол улсын хувьд ч гэсэн энэ бол маш чухал одоо хууль учраас удаан хугацаанд хэлэлцэж олон нийтийн хэлэлцүүлэг санал гомдлуудыг авч иж тэрний одоо дараачаар бас улсын хурлд өргөн барихын зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бас нэгэн үйл явдал бүгд найрамдах Солонгос улсад болж байгаа бизнесийн салбарын нэг үйл явдалтай холбоотой нэгэн мэдээллийн талаар ярилцсан. Starbucks Солонгос дахь бүх салбаруудаа бас хааж байгаа юм тий. За тэгэхээр энэ яг энэ одоо Аз төвд болж байгаа одоо beverage буюу ундааны салбарын одоо гол тоглогчид бол өөрсдийнхөө салбаруудыг хааж эхэллээ шүү дээ. Тэгэхээр яг энэ Starbucks-тай холбоотой Азийн салбаруудад ер нь юу тохиолдод байгаа шүү дээ. Хятадд бас салбаруудаа хаагаад байгаа шүү дээ. Тий, Starbucks ер нь Азийн зах зээл дээр маш одоо хэцүү байдалтай болж байна. За ягаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр өнгөрсөн 5 дугаар сарын 18-нд болсон одоо яг энэ хүү маркетингийн кампанит үйл ажиллагаанаас бол болсон. За тэр нь юу юм гэхээр ер нь бол яг Солонгосын хамгийн том асуудал болох одоо эмзэг байдал болох одоо тэр хүү цусд одоо бослогыг дарсан асуудалтай холбоотой гэж ойлгож болно. За тэр нь бол одоо ерөнхийдөө цэргийн хүчээр танкны хүчээр бол 1980 онд одоо дарж исэн ийм одоо асуудал гэж байгаа. Ардчлалыг одоо дэмжсэн хүмүүсийг эсэргүүцсэн ийм одоо бослогыг дарсан гэсэн үг. За яг энэ одоо цаг мөчтөд нь таарсан одоо Starbucks-ийн Tank Day гэдэг нэртэй одоо ийм одоо маркетинг ажил явснаас болж бол нийтээрээ бол 5 дугаар сарын 18-наас хойшоогоо Starbucks-ыг бол cancel culture гэж хэлдэг. Тэ илүү одоо үйлчлүүлэхгүй байх, одоо сурчлагыг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэдэг энэ одоо нөхцөл рүү шилжсэн байсан. Өнөөдрийн бидний өгөх мэдээлэл нь юу юм гэхээр тэгвэл Starbucks-ийн 2000 ажилтан ерөнхийдөө одоо яг өнөөдрийн байдлаар бол сургалтанд сууж байгаа. За ингээд бусад одоо Starbucks-ийнхаа салбаруудыг бүгднийг хааж байгаа гэсэн үг. За тэрний юу гэсэн үг юм гэхээр ерөнхийдөө бол хүмүүсээ сургана. За бид нар бол маш том алдаа хийсэн. Бүр мөсөн хаагаагүй. Бүр мөсөн бол хаагаагүй. Бүр тэр алдаа гаргасан гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа гэсэн үг. Тийм учраас одоо ажилчдыг илүү одоо идэвхжүүлэх, за сургалтанд хамруулж бол яаж одоо хэрэглэгчдтэй харьцах вэ гэдэг одоо асуудалд бол анхаарлаа хандуулж ийн гэсэн үг. За Starbucks бол үүнийхээ хүрээнд бол одоо маш их хэмжээний уучлалтыг бол гуйсан. За ингээд аль бие усны бас өөрсдийнхөө вебсайтаар за мөн одоо телевизээрч гэдэг юм ингээд маш их одоо том ажил хийгдэж байна л да. Тэгэхээр Солонгосын зах зээлийг хэрвээ Starbucks алдах юм бол энэ өөрөө маш том одоо асуудал гэж ойлгож болно. За үүнтэй адилхан ер нь бол Хятадд бас иймэрхүү асуудлууд үүсчихсэн. Тэгэхээр Азийн зах зээл дээр бол бас Starbucks-ийн хувьд бол маш одоо хүнд хэцүү цаг үеийг даван туулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг дуусахад 1 минутын хугацаа үлдсэн байна. Тэгэхээр маш товчхон нэгэн мэдээллийг та бүхэнд хүргээд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлүүлье. Стриминг салбарт бас нэгэн том худалдаа боллоо. Энэ бол Fox компани Roku платформыг аль биесээр 22 тэрбумаар худалдаа авч байгаа гэдгээ зарлаа. Тэгэхээр стримингийн үйлчилгээ уламжлал кабелийн телевизүүдийн хоорондох өрсөлдөө ер нь яг юу болоод байна? Яагаад ийм шийдвэр гаргасан бэ? Тэгэхээр Fox компани бол Roku-г нэг ч хувьцааг $160-оор
үнэлж байгаа. Тэгэхээр Рокогийн өмнөх одоо хаалтын ханшаас бол энэ бол 33% нэмэгдэлтэй үнэ гэж тооцогдож байгаа маань. Тэгээ Рокогийн хөрөнгө оруулагчид нэг хувьцаа бүрээсээ $96 нь бэлнээр за үлдсэнийг нь Fox-ийн A ангиллын за тэг 197 ширхэг хувьцаа хэлбэрээр бол авах юм байна. За хэлцээр дуусны дараа бол нэгдсэн компани 73%-ийг Fox-ийн хувьцаа эзэмшигчид за үлдсэн 27%-ийг Рокогийн хөрөнгө оруулагчид эзэмшнэ гэж байгаа. Тэгэхээр хоёр компани одоо төлөөлөл удирдах зөвлөл уг хэлцээрийг санал нэгтээ дэмжсэн бөгөөд зохицуулах байгууллагын зөвшөөрлөг авсан 2027 оны эхний хагаст бол албан ёсоор бол дуусгаар төлөвлөсөн байгаа. Тэгээ энэхүү нэгдлээс бол жилд $400 сая зардал хэмнэнэ гэж бол тооцоолсон байгаа. Тэгэхээр энэхүү хэлцээрийн бас стратегийн ач холбогдолтой талаас нь харж үзвэл Fox компани Rocco-гийн 100 сая гаруй өрхийн дата мэдээлэлд нэвтэрсээр за захим орчин зорилттой зурчилгааг илүү оновчтой байршуулж ашиглаа нэмэгдүүлэх боломжтой. За спортын шууд дамжуулалт мэдээгээр алдартай Fox-ийн хувьд бол өөрийн өнгөө стриминг үйлчилгээ болох Tubi-г за Roku-тай нэгтгэснээр бол Америкийн нэгдсэн улсад YouTube болон Disney-ийн дараа орох ийм том тоглогч болохоор байгаа. За тэгээд мөн энэхүү худалдаа авалт нь бол одоо Lachlan Murdoch Fox-ийн удирдлагыг бүрэн гартаа авснаас хойш хийж байгаа. За компаниг түүхэн эргэлдэж хөтлөх хамгийн анхны том нүүдэл болж байгаарэ гэдгээр бол онцлогтой. Тэгэхээр ялцчихгүй за стриминг платформ болон за одоо телевиз одоо телевизийн сувгийг ингээд нэгтгэж байгаа нь бол одоо ялцчихгүй одоо онцлог үйл явдал болж байна. За үүнээс гадна стримингийн салбарт болж байгаа өөр нэгэн чухал үйл явдал бол Paramount, Skydance болон Warner Bros Discovery-гийн одоо худалдаа авах хэлцээрийг зохицуулагч байгууллагын зүгээс зөвшөөрж албан ёсоор бол одоо худалдаа авалт явагдахаар болсон байгаа. Тэгэхээр стриминг болон медиа салбарт бол ийм хэмжээний одоо томоохон өөрчлөлтүүд бол болж байна. За энэ удаагийн лав гарагийн ажлынхын хөтөлбөрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Бид хөрөнгөний зах зээл болон макро эдийн засгийн холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд өргөлээ. Анхаарлаа хандсан баярлалаа.